Монгол улсад авто тээврийн байгуул үүсч өгсөний 100 жилийн мэндийг энд орон зугуулсан нийт үе үеийн жолооч нар Ахмад дунд залуу үеийн жолоочд өргөн төвшүүлье. За мөн Өвөрнгай аймаг авто тээвэрчдийн холбоо байгуулсан 10 жилийн гэсэн мөн энэ жил тохиож байгаа юм байна лээ. Тэгээ энд одоо нийт орон зугуулсан нийт тээвэрчдтэй Ахмад дунд залуу үеийн тээвэрчдтэй авто тээврийн байгуул үүсч өгсөний 100 жилийн мөн Өвөрнгай аймаг тээвэрчдийн холбоо байгуулсан 10 жилийн мэндийг өргөн төвшүүлье. Өвөрнгай аймгийн авто тээврийн төв бол 100 жилийн хүрээнд нэлээд ажлууд зохион байгуулахад төлөвлөж байна. Энэний нэг томоохон ажил бол 100 жилийн зориулсан Өвөрнгай аймгийн тээвэрчдийн ном гарах ёстой. Энэ номны хүрээнд бол одоо манай төрийн бус байгууллагууд УАЗ клубийнхэн Баян Тэг тээвэрчд гэсэн. За өнөөдөр энэ Өвөрнгай аймгийн тээвэрчдийн холбоо оныхон одоо нэг 170 180 ачхуй машин дэрэг сугуулсан нэлээ өргөн бүрэлдэхүүнтэй сугуулсан ийм зураг авалт хийгдэж байна. Энэ бол бас номонд орох нэг томоохон ажлын нэг юм аа. Тэгээд энд нийт туран сугуулсан тээвэрчд болон тээвэрчтэй ар гэр эдгээр хүмүүст одоо сайн сайхныг хүсье. Ингээд Алтлан шар замын үлцээтэй байхын өрөөлөг өргөн төвшүүлье. За тэгээ витингээ сайн уу? Сайхан үлдэж байна уу? Витингээ сайхан. Баймал суух байсан шүү дээ. Тайраа идэх зүгээр. Ингээд дэжүү шүү дээ. Сайхан үлдэж. За би өчигдөр өгтөж жанчивсан бай гэж Баран буйлан сумын харьяад Өвөрнгай аймгийн Баран буйлан сум харьяад хүн байна. За 1975 онд цэгээ салгаж ирээ жолоочоор 17 дугаар баазад эхэлж ажиллаад тэгээд ч одоо юу замын анги мэг гэдэг одоо 30-аад жил ажилласан. Монголын тээвэрчдийн 100 жилийн ог тохиолдуулан Монголынхан бүх тээвэрчдийн жолооч нарт цөмөнд баяр хүргэе. Эрүүлэнх аж аргал сайн сайхан бүгд хүсье өрөөе. Цөмбөрөө сайхан баярлцаагаарай. Намайг давтал жоохтой суурьдаг. Би барилгын конторт 71 оноос хойш ажиллаад одоо төрсөн. Тэгээд тэрнээс хойш сумын захиргаанд ажиллаж хаад тэгээд төрсөн. Одоо энэ тээвэрчин 5 хүн, залуучууд 5 хүнтэй эрүүлэн сайн сайхан бүхний хүсье өрөөе. За сайн байцгаана уу. Энэ нийт тээвэрч жолоочдод энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр энд авто тээврийн 100 жилийн ухтаад ийм сайхан арга хэмжээ зохион байгуулад ийм сайхан юм хийж байгаа нийт энэ жолоочдод энийг бүрдүүлсэн холбооныхоо гишүүдтэй энэ өдрийн мэндийг хүргье. Сайхан болж байна. Тэгээ энэ нийт тээвэрчд маань одоо тээвэрчин үний юу гэдэг ч одоо 100 жилийн дээрээс нь тээвэрчд хамгийн гол зорилго юм гэдэг ч одоо тээвэртэй явж явах зам харгууд саад бартаагүй явж явах ийм хамгийн гоё байхгүй юу. Тэгэхээр одоо энэ бүгдийг алдаа оноогоо дүгнэх чийдний энэ тийм учраас өнөөдрийн явж байгаа үйл явдал энэ юм бол үнэхээр гоё болж байна. Бүх тээвэрчдээ одоо ирж буй 100 жилдээ мэд хүргэе да. Өнөөдөр сайхан өдөр болж байна. Энэ өдрийг дахин давтагдчихгүй. Дахиж энэ өдөр тохиохгүй. Энэ өдөр үнэхээр гоё өдөр болж байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. Аян зам, Алтан шар зам үлзийтэй байх болтугай гэж ерөөе дөө бүгдөрөнд. Доржийн чулуун гэдэг хүн байна. Аваа 66 онд сэрэгт яваад 67 жолооч болоод 69 онд хадгалаад уснаа чухал байгуулалт 30 жил болоод тэгээд одоо тиймэрхүү банк машин тарих болж байна. Тэгээд тээврийн 100 жилд орцоодаа баярлалаа та бүхэнд ажлын төсөй. Чингийн хөвд би 64 оны жолооч. 40 хэдэн жолооч гэсэн. Тэгээд миний үе дамжсан жолооч наргаа миний хүүгээ хүүхдүүд тэгээ үе дамжсан энэ хэдэн ашигтай нэртэй би баярлж явдаг дандаа зааш. Эндээ улдаар энд минь төвшүүлэхгүй болохгүй. Тэгээд тээврийн 100 жилийн одоо та бүхэндээ энэ жил болох гэж байгаа юм байна. Тэгээд би барилгын жолоод 38 жил жолооч хийсэн. Гэлэг ндрын Батулга гэдгээ 1977 онд энэ Өвөрнгай дасаалын курсээр цэрэгт явуулуудыг жолооч хөрвүүлдэг байсан. Тэр нь жолооч болсон. Одоо жолоочийн мэргэжил эзэмшээд 55 жил болж байна. Тэргээс ирээд Өвөрнгай хар орны хичээл тээврийн авторны 34 дугаар жолоочоор ажиллаж байгаа. Тэгээ 2000 оноос хойш Өвөрнгай аймагтаа ирээд одоо жолоочоор 50 гаруй жил тээврийн зэрэг барьж байна да. Өргөн удам нутагтай Монгол улсад одоо ерөөсөө үнэхээр л нөхцөл байгууллага авто тээврийн байгууллага байт юм байна. Үнэхээр гайхалтай юм байна. Өнөөдөр үл үнэхээр Өвөрнгайхаа тээвэрчдэр одоо бахархаж байна. Сайхан юм байна.
Ахмад өөрөөсөө дээш 2 үе доошоо одоо 3 үеийн жолооч нартай хамт одоо 50 гаруй жил тээвэр хийлээ дээ. Нийт тээвэрчтэй одоо урангайчуудаа болон Монголынхаа мөнх тээвэрчид алтан шалган үлзийтэй байх болтугай, ажил үйлс нь өөдрөг байгаасаа эрүүл их сайн сайхан байх болтугай гэж одоо ерөөё. Дулуун жаргал гэдэг юм байна. Усны аж ахуйн байгууллагад 30-40 жил ажиллаж байна. Цэргийн жолооч 70 оны. Тэгээ цэргээ салгаж яагаад байгууллагатай ажилласан. Одоо миний хамт олон ч бүгдд байна. Гоё байна, баярлалаа. Талархлаа та бүгдэд. Эрүүл их хийгээд байхыг хүсэж байна. Алтан шалган үлзийтэй ийм байх болтугай. Саннгийн маахи өгдөг. Усын болгот 68 оноос өдөө хүртэл жолооч ажилласан хөө. Усад 40 хэдэн жил, 42 жил ажилласан. Ингээд явж яндаа хөөхөө. Залуу үеийн тээвэрчтэй алтан шар зам үлзийтэй байх болтугай гэж ярьж штэ. Би Ламсрангийн Донд Уцран гэдэг хүн байна. Би одоо тээврийн байгууллагт 70 оноос хойш тээврийн байгууллагт жолооч болоод холбогдож ажилласан 30 гаруй жил ажилласан хөө. Одоо сүүлийн хувьд гараад ч ажиллаж ил байла. Одоогоороо мөн бас тээвэр хийхгүй ч гэсэн бас өөрөнгөс унаагаа хөдөлгөөл явж байна. Дүүнэр энэ сайхан залуучууд бол ажилдаа амжилттай сайн биеэ сайн тайчилж ажиллавал одоо бүтэхгүй чадахгүй юм болгон эмтлэг зам харгуу хүртэл сайхан болсон байна уу мэн. Ийм учраас өөрснийхөө биеийг хичээж сайхан ажиллаараа ажилдаа их амжилт гаргаараа 100 жилийн сайхан ухтаарай л гэж ерөөе. Автоэрийн 100 жилийн таалбагтулж манай тээвэрчд маань ингээд сэтгэл санаа нэгдэж ингэж энэ чинь 100 жилийнхээ бэлтгэл ажил хийж ингэ олон машина цуглуулж энэ одоо парад нарт их гоё сайхан байна. Манай одоо миний аав жолооч, би өөрөө жолооч, хүү маань жолооч, бас миний бас нэг хүү жолооч ингээд манай одоо удамд амьдсан тээвэрчтэй. Тэгээ ингээд одоо тээвэрчтэй 100 жилийн ой минь төргөж цаашдаа ажил амьдрал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За би Манбатрын Намхай гэдэг хүн байна. 88 жилээс гудаад нэг 30 гаруй 40 жил ажилласан байт юм аа. Тэрийн жолооч сайхан штэ уулна. Ямартай. Эрхэс ажилтан сайн амжилт гаргаад замын дэнгэр гэж хүнд байдаг. Замдаа сайхан Тэтэй яваарай гэж. Эрүүдийн цаасаа эрүүдүнд гараад гэж өрөө. Тээвэрчтэй 100 жилийн авирын мэндийг хүргье. Тэгээд үе үеийн жолооч Ахмад тээвэрчид залуу тээвэрчтэй эрүүл их ад жаргал сайн сайхан хүсээ өрөөё. Саахан автоврын салбарт ороод 41 жил тээвэр хийж байна. Хичээл тээврийг дагнаад явж байна. Одоо нэг нүүрс нуугаад ажиллаж байна. Тэгээд хамт олон болон энэ автовр хийж байгаа хар гэрхэн эрүүл сайн сайхныг хүсээ өрөөё. Амдангийн ортносон гэдэг юм байна. Тээвэрчид тээврийн 100 жилийн баяр хүргэе. Та бүхэн улс орныхоо бүтээл байгуулалт одоо бүхэл юмд зориулж биеийн зориулж энэ тээвэр гэдэг юмыг хийж байгаа та нартай баяр хүргэе да. Тэгээд юм байна. Өртөө тээвэргээ чи юм өр ангаа аймагт ийм бүтээн байгуулалт болон улсын бүтээн байгуулалт нь одоо 20 жил зүтгэсэн улсууд байдیں۔ Энэ өртөө тээврээс одоо энэ мах байхгүй хоёр одоо өнөөдөр өвдөлж байна. Энэ өртөө тээвэр гэдэг чинь би ч 13 жил пүүлэн барьлаа. Пүүлэнгээ чи машиныг барьж байлаа. Одоо тэгээд сайхан залуучууд бол өдөө пүүлэн бүтгээл хэдэн пүүлэн мочдөг том машинтай болсон. Та бүхэндээ бүгдээрэнд нь одоо 100 жилийн баярын мэнд хүргэе да. Баярлалаа. Дондын Дамбисран гэдэг хүн байна. Тарган байна. За тэр үсгсэн 100 жилийн баярын мэнд хүргэе. Баярлалаа. За нийт Монголын тээвэрчтэй 100 жилийн баярын мэнд хүргэж алтан шар зам өжөөтэй байхыг өрөөдөг дэвшүүлье. Барилгын байгууллагт нэг 20 жил машин барьлаа. Одоо нэг 45 жил машин барьж байна.
Монголын нийт төвд үеийн төвштэй алтны шардам үзэгтэй сайн сайхан байхыг ерөөд төсөөлье. Бид нар одоо 30 гэдэг машины төлөвлөлүүд байна да. Тийм байгууллагын 100 жилийн баярын мэндийг бүх нийт төвчтэй хүргье. Би Өвөрөнгө аймгийн Харарны хараад Содмын дэсэг гэж юм байна. За Өвөрөнгө барилгын өсөлтийн тэрэст 1979 онд анх ажилд ороод тээврийн байгууллагт 40 гаруй жил ажиллаж байна. Тэгээд ажиллаж байгаа хугацаанд 30 фүлэг 9853 цементний машин барьж байсан. Тэрнээс хойш 30 фүлэн болгоод зах зээлд ороод одоо тэрнээс хойш нэг ядт машин бариад одоо тэгээд явсан 40 гаруй жил тээвэр хийж байна. Тэгээ бүх нийт тээвэрчтэй одоо баярын мэнд хүргье. Намайг бүрэтэрчийн сэргээн бүлэгтэйгээ одоо тэгээ автоөрийн байгууллагт бас 30 гаруй жил тээвэр дагнаад энэ 30 гэдэг машинаар цэцэн 30-ана тээвэр хийж явж байгаад одоо үдий зэрэгтэй боллоо. Тэгээд автоор үүсгэгчний 100 жилийн баярын мэндийг одоо үе үе тээвэрчтэй бол ахмад тээвэрчтэй амьдралд наад жаргал сайн сайхан бүхний хүсээ өрөөж алтан шар зам өөдрөг байхыг хүсээ өрөөж байна да. Тэгээд автоорийн 100 жилийн удахгүй юу дохиох гэж байна. Тэрнтэй холбогдуулж бидэд одоо энэхүү арга хэмжээг авч одоо ингээд үг хүсэг тоо бүтээж ингээд тэрэнд би гар бие оролцож байна. Ингээд залуу хүний хувьд одоо энд оролцож байгаа одоо маш талархалтай байна. хайраас үсэрсэн очин бий болохоор удмынхаа галыг батраана аваа. Зарууч тэмдэж гэнсэн тэр үс аргадж хүүдэ амсан